Сайн энэ байна. Тэг өнөөдөр имжлэг бол бүгрээвөө байгаа. Бүгрээвөө эхлэхээс өмнө би танарт нэг зүйл хэлэх гэсэн. Миний хоолой та нар сонир сонсогдож магадгүй бичлэг хийж явах та. Яг тэгвэл хоолой минь жоохон сөөцөн байгаа учраас тэгээ сонсогдох баг. Гэтэ би яг энгийн дээр тэгээ чанга ярихыг бодноо. За бичлэг эхэлцгээе. За өнөөдрийн бүгрээвөө маань бол Малала гэдэг нэртэй охиныг би танарт Малала гэдэг нэртэй номыг танарт танилцуулж ярих болно. За энэ ном маань бол янз бүрийн зохиосон эсвэл яг бодит болсон гэдэг бодитоос одоо зарим номнууд ч бодит үгээс сэдвүүлж зохиосон гэж ярьдаг. Гэтэ энэ бол бодит болсон боловч жинхэнэ амьдралыг харуулсан ном байгаа. Малала хэмээх энэ охины амьдралыг бүхэлд нь харуулсан байгаа. За Малала гэж энэ охин хэм бэ гэхээр энэ дээр гарч байгаа боловсрал эзэмших эрхийн төлөө тэмцэгч нэгэн охины ертөнцийг өөрчилсөн түүх буюу боловсролын төлөө тэмцдэг охины тухайга. За энэ охин номоо та нар жоохон товчхон яриад өгчээ. Энэ охин маань Пакистан улсад төрсэн. Пакистаны Сват гэдэг газар хотод амьдардаг. 2 дүү болон ээж аавын хамтаар байдаг. Тэгээд энэ ном дээр түүний бас найз нөхөр болон түүний дүүнэр, түүний гэр бүл хэрхэн дэмждэг, хэрхэн урам зориг өгдөг талаар мөн бас охидын боловсролын төлөө тэмцэж байх явдаа хэрхэн өөрийгөө наалгах шасан талибууд болон өөхөх шахсан буудуулсан гэх мэт зөндөө олон сонирхолтой бөгөөд өрөвдөлтэй, гунигтай бас сургамжтай бүхий л зүйлийг энэ номон дээр өгүүлсэн байх болно. За тэгээд энэ номны бас кино найддаг юм билээ. Би сая энэ номыг уншаад дуусчаа. Тэгээд өнөөдөр киног нь үзсэн. За тэгээд кино нь бол зохиолоосоо илүү надад бол нэг тийм тэмхүү санагдсан. Надад зохиол нь ном нь илүү надад ойлгомжтой юм шиг одоо илүү энэ охины амьдралыг тийм амьдралтай охин байсан юм байна гэхээр илч чадгаар өгүүлж чадсан байгаа. За тэгээд одоо бол энэ охин Англи улсад амьдарч байгаа. Английн Birmingham гэж хэлж чаддаггүй гэдэг хотод амьдарч байгаа. Одоо 20 эдэн настай. За тэгээд энэ охин маш алдартай. Юугаар алдартай вэ гэхээр дөнгөж 17 настайдаа 20 чөрөөгөө 17 настайдаа Нобелийн их тайны шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болсноор алдартай байдаг. Мөн бас бараг надтай ч дөнгөж энэ өсвөр насны жоохон хүүхэд ахта тийм хүчрхэг амар тэр талибуудын эсрэг боловсролын төлөө тэмцэж эхэлсэн байдаг. За тэгээд би энэ номноос яг юуг ойлгож авсан бэ гэвэл нэлээд олон зүйлийг ойлгож авлаа. Жишээ нь одоо ер нь бол Пакистан, Афганистан улсуудын Нистан улсууд чинь юм тэгэл одоо ингээ охтын яг тийм юм хийх нь хоригдсан байдаг штеп. Гэхдээ би ингээ заримдаа ингээ хичээл хийж явахдаа одоо би чинь 7 дугаар анги 8 дугаар ангид дутггүй орно. Хичээлээ хийж явахдаа заримдаа ингээ хичээлээ амар сайн хийгээл заримдаа жоохон залхуу өрөөл хиймэрхүү санагддаг. Гэхдээ энэ номыг уншсны дараа ерөөсөө юу гэж байгаа уйлгаагүй шүү, зүгээр нөгөө хоолой минь тийм байгаа шүү. За буруу ойлгож байгаагүй хэлж байна. Хичээл хийх явцдаа энэ номыг унших явцдаа би бас одоо тийм юмсыг хордгүй яг л ихтэйш хичээл хийж одоо боловсрал ингээ эзэмшиж байгаа, сургууль сурж байгаа өөрийнхөө эрхчлүүд амьдардаг энэ Монгол улсад болон сургууль сурч чаддаг байгаадаа талархаж байна. Хэрвээ би Пакистан эсвэл Афганистан улсад төрсөн бол би одоо үдээд ингээд хэцүү амьдралтайгаар амьдрах байсан байх гэж би бодлоо. Тийм учраас
ямар ч хэцүү зүйл тулгарсан залхуу чинь хүрсэн эсвэл хиймэргүй санагдсан ч гэлээ чи хүрээгээл тэрийгээ даван хийх л ёстой гэдгийг би ойлгож авлаа. Тэгээд бас дахиад нэг зүйлийг ивэл үнэн бүх зүйл худал хуурмыг бүгдийн дийлдэг гэдгийг бас ойлгож авлаа. Хэрвээ чиний дотор чи худлаа яаж дандаа найз нөхдөд хуурдаг эсвэл хийж авдаг худлаа ярьдаг бол чиний дотор тийм худал хуурмыг харах үйлүүлсэн бол чи ганцхан л удаа үнэ хэлгээд л чиний тэр харах бүх зүйл харин сайн. Тийм болохоор худлаа ерөөсө хийж болохгүй бүх зүйлээ үнэн юу ч нууцлахгүй тийм аюултай чамд хэцүү зүйл тохиолдсон ч гэлээ бүхний үнэн л хийж байгаарай л гэж юу ойлгож авлаа. Гэтэ би үнэ илтгэлтэй. За тэгээд ер нь боловсрал талибууд яагаад охтуудыг боловсралтай болохыг хориглоод байгаа юм? Айгаад. Хэрэг охтууд ингээд боловсрал эзэмшээд ингээд сургууль сураад ч ер нь хинч тийм үү? Хэрэгтэй үнчээс хамаагүй тийм үү? Боловсралтай бол ер нь хөвгүүд байна уу, охтууд байна уу, эрэгтэй ер нь хинч байсан боловсралтай бүхий л хүн ухаантай, зоригтой, тэгээд хүчрхэг байдаг. Тийм учраас талибууд охтууд ингээд дөрөөс нь илүү хүчрхэг ингээд болчихвээ гэж зайгаад охтуудыг одоо сургууль сурахгүй боловсрал эзэмшихгүй байхыг эзэмшихгүй гэдэг хоригдсан байх гэж би бодож байна. Айсандаа болоод. Гэтэ энэ охин бүгдээрээ л эрэгтэйгш байх ёстой, бүгдээрээ л зурх ёстой, эрэгтэй эмэгтэй ер нь хоёулаа л ялгаагүй, хоёулаа хүүхэд, хоёулаа амтай би, хоёулаа л хүмүүс болохоор бүгдээрээ л эрэгтэйж байх ёстой гэж хэлжсэн канон дээрээ ном дээрээ ч гэсэн. За тэгээд буудулсан байгаа нөгөө гэртээ харих замдаа явж байхдаа талибууд хурж ирээд буудчихдаг. Яг тэр хэсэгтээ би баг оронд нь байгаа юм шиг санагдсан. Би тэгэл бодчиход яна ингээ өгчөж байгаа махтай гэж би бодсон. Гэтэ хамид үлдэж чадсан маш олон мессеж ажилбарт олж маш олон имлэгээр явсан байлээ л те. Яг л нөгөө тархиндаа бодулсан тархиныхын 170 хэсэг тэр чигээрээ мэдээгүй нүдэн ингээ бүгдээ ам нь ингээ доош унтсан. Нүдээ ингээ танивчиж чадахгүй. Тий одоо бол гайгүй 20 настай л да. Тий. Тэгээд тийм мундаг эмэгтэй талаар би унсандаа үнэхээр их баяртай байна. Тэг хийхинтэй болсон мөлий. Тэгээд маш алдартай хүмүүстэй уулзсан мөлий жишээ нь ерхий хата Элизабеттэй уулзсан юм билээ кинон дээрээ. Тэгээд бас Барак Обама чи ямар улсын ерөнхийлөгч вэ? Америк улсын ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан. Тэгээ бас эмнэлэг твцэж байгаа замдаа миний хамгийн дуртай дуучин болох Селена Гомез бас цагтл явуулж исэн. Эдгээсээ гэсэн маш олон дэлхийд даяар цагтл явуулсан энэ охинд. Тэгээд надад хамгийн хэцүү санагдсан эмнэлэг тааж байхдаа эмч түн цагаан өнгийн бам руу шүгсэн. Гэтэ тэрийг ногоон өнгөтэй болж харж исэн билээ л те. Тэгээд тэр надад амар хэцүү санагдсан. Цагаан өнгийн эмийг өөр өнгөөр харж ийн гэж амар гацтэй. Тархиндаа бодуулсан болохоор гэтэ ганцаараа бас биштэйгөө түүнээс гадна хоёр охин бичсэн. Хоёр охины нэрийг бол санахгүй байна. Гэтэ тэр хоёр Малала шиг бол хүнд гэмтээгүй гэтээ сумд бол оногцсон. Ганцхан Малала л хамгийн хүнд бичсэн дээ. Гэтэ тэрийг даван гараад амьд үлдээд одоо хүртэл октын боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцээр яваа мундаг эмэгтэй байна. Бахархаж шүү Малала гэж хэлмээр байна. Малалатай олзсон бол дадаж Монгол тайгалтай би. Харин тэр хаас англи тайгалтай. За тэгээд та нарт гэсэн энэ номыг уншаад дээр зориг аваад юмыг ойлгож ухаараасай гэж хүсэж байна. Та нар ч гэсэн хичээлээ хамгийн сайнаараа хичээгээрэй. Хэрвээ та нар Пакистан улсад байсан бол одоо ингээд ямар ч боловсралгүй зарц болоод айлын гэр орон цэвэрлээл айлын огийг түгээл ингээд амьдарч байгаас нь тэгтэл та нар ингээд эрх чөлөөтэй
сургууль сураад явж байгаатай учраас та нар хичээлээ хамгийн сайнаар хийгээрэй гэж би та нарт хүсэж байна. За тэгээд өнөөдрийн book review бол дуслаа. За тэгээд энэ номыг явж өглөө гэж. Гэхдээ шинжилгээ. Шинжилээ ямарсаас энэ номыг авч өгсөн эсвэл мөнгөний явуулаад энэ номыг бас авч өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Уншаад маш их сэтгэл хөдлөлөө. За тэгээд энэ бол Малалатай энэ эмэгтэйтэй уулзах юмсаа яаж тийм мундаг ир зөрөгтэй байж чадсан юм бэ гэж асуулт зөндөө байна. Гэтэ даанч яг гоо тэгэл өөр улсад байгаа юм чинь тэ. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд дөө бит хоёр удахгүй 1000 хүрсэн subscribe тэмдэглэх болно. Та нар хүлээж байгаарай. За тэгээд дараагийн бичлэг хүртэл бай бай.